Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Хэрв энэ бичлэг 1000 лайк цуглуулбал бид дараагийн ангийг нэн даруй гаргана. Мөн биднийг дэмжихийг хүсвэл доорх данс руу хандив хийж биднийг дэмжээрэй. Тэгвэл өнөөдрийн анги эхэлцгээе. Энэ бол Кардинус гэр бүлийн ирээдүйн шилдэг сэлэмчнийг шалгаруулах хасагдах шатны тэмцээн юм. Тэдний дундаас нэг залуу үнэхээр цойлж байна. Тэр аль хэдийн олон 10 ах дүү нараа бут нэргсэн бөгөөд одоо түүнийг арай ядан тогтож ядан буй нэгэн охинтой тулж байна. Охин түүний цохилтуудыг хаах гэж зүдэрч тэнцвэр алдан үннийг хурдан ухаарна. Ах нь түүнээс тис өөр түвшнийх байлаа. Охин түүний нэгч хөдөлгөөнийг уншиж чадалгүй өмнөх бүх хүмүүсийн адил ялагдав. Төгсгөлд нь ах нь түүнд ямар ч боломж байгаагүй хүйтнэр хэлнэ. Түүний хувьд энд байгаа бүх хүмүүс сул дорой гэр бүлийн нэрийг авч явах гавьяагүй ажээ. Дээрээс харж буй ахлах сэлмийн маструудын сэтгэгдэл өндөр байна. Энэ жилийн үеийнхэн хүчрхэг байгаа ч нэг нэр бусдаас дээгүүр жагсаж байна. Вильям түүнийг шилдэг залгамжлагч гэж үздэг. Тэр байтугай 2 болон 4 дахь хүчтэй дайчид хамттаач түүнийг барсангүй. Үнэн дээр энэ нь гайхах зүйл биш юм. Вильям бол тус гэр бүлийн хамгийн цэвэр, шууд цусан удмаас гаралтай. Авьяас чадварын хувьд хэмж түнтэй харьцуулшгүй. Тэгвэл салбар гэр бүлийнхэн тэд ердөө л дутуу заягдсан хүмүүс. Наад зах нь хүн бүр үүнд итгэдэг. Цугласан олон Вильямыг гэр бүлийн дараагийн тэргүүнээр зарлахад бэлэн болоод байна. Гэвч яг энэ үед гэр бүлийн одоогийн тэргүүн оролцов. Тэрээр тэдэнд хүлээхийг тушаав. Учир нь түүний анхаарлыг татсан өөр нэгэн хүн байгаа нь Леонард байлаа. Тэрээр ердөө хэдхэн хоногийн дотор нэг ч хожигдолгүйгээр зэрэг 381-ээс шилдэг 25 руу агчээ. Вильямаас ялгаатай нь тэрээр салбар гэр бүлээс гаралтай. Түүний энэ өсөлтгөл гэхэд галзуурмар юм. Эцсийн эцэст Кардинас гэр бүл бол хамгийн хүчирхэг сэлэмний. Клан Долоонбаатарын үлгийн нутаг гэдгээрээ алдартай. Тэдгээрээс хамгийн элит болох Алтан луу баатрууд нь алтан нүд, шаргал өстэй төрдөг, луугийн цустай гэгддэг, шууд удирдамжийн үр удам, дайчтаас бүрддэг. Ингээд өнөөх 2 эцэст нь нүүр туллаа. Вильям багталтай инээмсэглэн ураг шалхаж, Леонардыг аль хэдийн бууж өгөхөөр ирсэн мэт тохуурхана. Гэхдээ тэр өчүүхэнч гэсэн буулт хийхгүй. Түүний эргэн тойронд хүчирхэг авраа оргилж, Вильям салбар гэр бүлийн хин нэгэн шууд цусан удмыг эсэргүүцэх зүрх гаргавал юу болдгийг Леонардад зааж өгөх гэж байгаагаа тодорхой болгов. Тэдний тулаан ур чадвар хүч чадлын гайхалтай солилцоогоор эхэллээ. Сэлмүүд хоорондоо харшилтан Кардинусын дагалдан суралцагчдаас шилтгэн байсан ч Вильям ердөө л тохуурхаж тоглож байна. Леонард түүн рүү дайрахчгүй, голдуу бултаж байв. Энэ нь Леонардыг илүү хүчирхэг, илүү чадварлаг сэлмийн мастрын сүнс удирдан чиглүүлж байгаа мэт байлаа. Тэдний тулаан гайхалтай харилцан цохилтуудаар үргэлжилж багш нарын анхаарлыг татсан бөгөөд тэд Леонардын өвөрмөц тулааны арга барилд цочирджээ. Вильям өрсөлдөгчөө зогтохдоо хамгийн шилтгэн хэмээн өдөн хатгана. Леонард булдах маневруудаа үргэлжлүүлж алтан аврагаар урагш дайрав. Леонард өрсөлдөгчдөө ямар нэгэн үндсэн зүйл дутагдж байгааг түүнд үхлийг мэдрэх үед хөгжүүлдэг шийдвэр гаргах чадвар дутаж байгааг ойлгов. Тиймээс тэрээр тэдний хоорондох зайг хоромхон зууртай ортуулж Вильямыг хязгаартаа хүрсэн гэдгээр нь доромжлов. Үүнийг үзэж буй үзэгчид цочирдсноо илэрхийлнэ. Леонард яг л хоолоороо тоглож буй шал өөр хүн шиг байж дагалдан суралцагчдын хааныг тайван байдлаа алдахад хүргэв. Тэр үүнийг сунжруулахын оронд Леонард ганцхан сөрөг довтлогоогоор түүнийг ухаан алдуулж эгзэгтэй зүсэлт хийн энэ залуугийн зовлонг эцэс болгов. Эдгээр ийм чадвар хуучин түүний хувьд боломжгүй байсан ч тэр эцэст нь бүх дурсамжаа сэргээжээ. Учир нь энэ хүн бол сэлмэн хинтээч зөөрлөшгүй байсан. Нэгэн цагт хүчирхэг байсан сэлмийн эзэн хаан Рингийн амьд хойд дүр юм. Хамгийн хүчирхэг сэлмийн эзэн хаан хэмээн өргөмжлөгдсөн. Рин сэлмийн замаар замнаж, эвнийхээ ганц зүсэлтээр тэнгэрийг нэргэж, уулсыг устгаж чадах түвшинд хүрч, өөрийн сэлмээр сэлмийн эзэн хаан хэмээх цолыг хүртжээ. Гэвч ийм өндөрлөгт хүрсэн ч тэрээр тэнгэрлэгч өтгөрийг дуудах хүртэл сэтгэл хансангүй. Өөрийгөө тухайн эрнийхээ хамгийн хүчирхэг оршихуй гэж итгэдэг байв. Өөрөөр хэлбэл энэ бол ердөөл Гожо Сүкүнэ хоёрын тулаан сэлэмтэй хуулбараар өрнөж буй хэрэг юм. Энэхүү туйлсын тулаан олон өдрийн турш үргэлжлэв. Энэ хүн төрлөختний хязгаарыг давж өмнө нь хизээч харж байгаагүй туйл руугаа өөрийгөө шахах шаардлагатай болсон бөгөөд энэхүү тулаан нь болсон газрынхаа газар зүйн зургийг хүртэл өөрчилж орхижээ. Тулааны төгсгөлд самурай Гожо шат руу туйлдж ядарсан байв. Тэгээд цусан улаан хязгааргүй Сукоямигийн шөнийн тэнгэрийн доор тэнгэрийн чөтгөр түүний дээр сүрлэгээр зогсож байлаа. Рен ам тавихын наагур амьсгаадаж сэлэмний эрдэмэнд хэдийн төгс шилдэгт хүрсэн байтал яагаад энэ тулаанд ялж чадсангүй вэ гэж өөрөөсөө гайхан асууна.
Яагаад гэдэг тэр асуулт түүнийг үргэлж зовоодог байсан бөгөөд учир нь энэ бүх хугацаанд бүр олон өдрийн турш тулалдсан ч Сэлэмний эзэн хаан Тэнгэрийн чөтгөрийг ганц ч удаа зүсэж чадаагүй юм. Хөршгүй Тэнгэрийн чөтгөр баяртайгаар хариулж Рений суур эрдэм замбраагүй байгааг тайлбарлав. Түүнийг Сэлэмний үргийг хизээч үнэхээр ойлгож байгаагүй гэж таачигнав. Тэр хүн ердөөл түүнийг сорьсон. Өөрийн амийг дэмчин тавьж байж тэгэхээр Тэнгэрийн чөтгөрийн нүдээр ч гэсэн Рен гайхалтай харагдсан бөгөөд энэ нь Сукунагийн гожид хэлсэнтэй яг ижил зүйл байв. Ямар ч тач Сэлэмний эзэн хааны туршлагагүй байдал болон эрнийхээ мөн чанарыг ойлгоогүй нь түүний үхлийн гол шалтгаан болжээ. Түүн шиг Сэлэмний эзэн хаан хүнд суур эрдэм дутагдж байна гэсэн санал бол Рений нүдээр бол шууд доромжлол байв. Энэ нь дээрэнгүү мэт санагдах боловч үнэн дээр Тэнгэрийн чөтгөр Ренийг өртөөл өөрийг нь ийм туйлын хязгаарт сорихоор оролцсон өрөвдөлтөө залбин нохой гэж л санаж чадна. Үүнээс гадна Тэнгэрийн чөтгөр Сэлэмний эзэн хааны энэхүү өрөвдөлтөй ялагдлаар түүний эцсийн өв залгамжил нь ялагдагч гэдгээрээ дурсагдана гэдэгт бат итгэж байв. Хараал гэж манай хүн түүнийг тэр чигт нь эс зэрэглэлийн уур хилэнгээр өдөөн хатгаж байна уу? Эсвэл зүгээр л миний зүн совин уу? Тэнгэрийн чөтгөр түүнийг дэлхийн Сэлэмний эзэн хаан гэж дахин басамжлан доромжлоод үхэлд нь орхив. Ренч ямар нэгэн зүйл хийж чадахгүй байлаа. Манай хүн зүгээр л бөксөөрөө унаад өгөв. Бүх зүйл түүний хувьд хэрхэн юм. Хурдан бөгөөд амархан дуусныг ухаарав. Сэлмээ далааж байсан арга барилдаа туйлын гутарч харамсаж тэрээр хоёр дахь боломжийг энэ тэмцлийн үр дүнг өөрчилж чадах бодит байдлыг хүсэж энэ нь түүнд Тэнгэрийн чөтгөрийг зүсэх боломж олгох болов уу гэж гайхаж байлаа. Ингээд Сэлэмний эзэн хаан Рений өв залгамжлал төгсөв. Төгс ялагдлын бэлэгдэл болсон нэгэн. Гэхдээ үүний зэрэгцээ үйл явдлын гинтийн эргэлтээр хуучныг нь орлох шин домог мэндэлжээ. Түүнийг дараагийн удаа нүдэ нээхэд тэр хүн Кардинус гэр бүлийн бэлтгэлийн хөтөлбөр дотор байв. Леонард эвлэх байрлалынхаа хуваар 381 гэсэн дугаар зүүчгсэн газар дээр сандан сэрэв. Рен дөнгөж сая түүний биеийг эзэмдсэн бөгөөд юу болоод байгааг эсвэл яагаад энэ зүүдийг дахин санаад байгаагаа гайхан цочирдов. Түүний найзууд энэ удаад үнэхээр санаа зовж энэ залууг үнэхээр нөгөө ертөнц рүү отчихсон байж магадгүй гэж бодож байлаа. Леонард өөрийнхөө мэддэггүй байсан нэг хэсэг нь дутагдж байгаа мэт цочролд орсон хിവэр байв. Тэдний тулаан зогссон газраас нь үргэлжлүүлье. Нэг нөхөр гинт цочирдсондоо ядаж хариугаа авна гэд түүн рүү хүчтэй далааж зөхөв. Манай хүү дараагийн хөдөлгөөнөө огт бодлгүй цэвэр рефлексээрээ хөдөлж цохилт нүүрэнд нь хүрэхээс өмнө бариад авлаа. Энэ гинтийн барилд өрсөлдөгчийг нь төдийгүй бусад залуусыг ч гайхшруулав. Леонард ч тухайн үед би энэ яагаад ингэж хариу үйлдэл үзүүлээд байгааг ойлгож чадсангүй. Тэр юу ч бодож амжаагүй байсан юм. Өгшин минь, мань хүн Гокугийн үнэмлэхгүй зүн совин өнгөө сурчсан юм биш үү? Цохилдоо бариулчихсан өнөөх залуу байдлыг нухацтайгаар авч үзэж модон сэлмээ суглан гаргаж ирэв. Санамсаргүй байдлаар цохилт барьчихлаа гэж бодсон жаалыг хашраахыг хүссэн хэрэг. Тэгээд зэвсгээ дээр өргөн түүн рүү далааж эхэллээ. Манай хүү эхний далаалтыг нь зүгээр л бутан болтчихлаа. Энэ нь өнөөх жаалыг дахин шоконд оруулж рефлекс нь зүгээр ч нэг үзүүлбэр биш гэдгийг батлав. Одоо ч Леонард би энэ яг л өөрөө удирдаагүй мэт өөрөө мэдээд хөдлөөд байгаад итгэж чадахгүй байлаа. Хянах гэж хичээв. Манай хүн ч зөрүүлээд өөрийнхөө сэлмийг суглан энэ гар баагийг гидсрүүн дүрж тас татах уу гэж шийдэв. Дайралт нь хитрхи ширүүн байсан учраас манай дөхөө тэсхийн аргагүй өвдөлтөд тарчилж газар очлоо. Үүнийг харсан бусад нөхдүүд саяны явдал зүгээр нэг тохиолдол биш гэдгийг шууд ухаарч энэ шаргал үст анханасаа л тэднэр тоглож байсан юм байна гэж бодож эхлэв. Одоогийн Леонардаас галзуурмаар аимшигтай хүч оргилж байлаа. Саяхан л хариу цохилт ч хийж чадахгүй байсан ч хаалгүй одоо. Бүр огт өөр хүн болон хувирчээ. Бусад ангийнх нь үхтлээ айж байсан ч тэдний нэг нь арай гэж зориг гарган саяхан л тэдний гарт үхтлээ зодуулж байсан манайхууд ийм онцгой зүйл юу байгаа юм бэ гэж асуув. Сэлмээ суглангаа тэр хоёр зэрэг дайрч Жужуцу Кайсен стил шиг хоёулаа нийлж түүн рүү дайрахаар шийджээ. Тэдний өөр рүү дайрахыг харж зогсохдоо Леонард юу болоод байгааг ухаарав. Тэр өмнө нь ийм тоглоомоор тоглож байсан шүү дээ. Яг энэ мөчөд тэр сэлмийн эзэн Рен байх үеийнхээ дурсамжуудын нэг хэсгийг санджээ. Одоо бол тэр биеэ бүрэн удирдах байгаа учраас манай хүн нэг гар багийн гидс рүү жинхэнэ утгаар нь өшөглөж араас нь агаарт эргэлдэн нөгөө залууг цавчин хүчээ гайхууллаа. Үннийг хэлэхэд нөгөөх нь үхсэн ч байж магадгүй. Леонард хийх ёстой зүйлээ хийж эдгээр тэнгүүдийг нам дарахтаа өөрт нь үргэлж ирдэг байсан нөгөө л нэг хачин зүуднүүдээ эргэн саналаа. Цусан улаан тэнгэрийн доор урт үсээ намирлуулан сэлмээ эргүүлэх нэгэн ир
Өдийг хүртэл тэрээр энэ зүуднээсээ болж дарамт шахалт, тарчлалыг мэдэрч өөрийгөө хинбэ гэдэгт эргэлзээр бэлтгэл хийх нь хүртэл тус шиг санагддаг байв. Гэвч энэ бүх цаг хугацааны дараа тэр эцэст нь юу болоод байгааг ойлгов. Түүний үргэлж зүүдэлдэг, дурсамжаас нь хизээж салдаггүй тэр хүн бол өөр ертөнцийн сэлмийн эзэн Рен байжээ. Тэгээд тэр бол драконы ачаар өөр биед шилжих тасалбар авч энэ ертөнцид хаягдсан Рений хойд дүр юм. Леонардод хойд дүр гэдэг зүйл үнэхээр бодтой гэдэгт итгэхэд маш хэцүү байлаа. Түүний эцсийн хүсэл нь Ренийг үнэхээр диваажинд хүргэж түүнд энэ хоёр дахь боломжийг олгосон эсхийг гайхна. Гэвч түүний бие зүгээр л зэвсгээ далайхад л аймаар хөшиж өвдөж байгаа нь түүний бие махбод одоогоор туршлахгүй байгааг илтгэж бухимдлыг нь төрүүлнэ. Түүнчлэн одоогийн Леонард кардинал стилээр бэлтгэл хийж байсантай ч энэ нь холбоотой. Гэхдээ одооноос эхлэн тэр сэлэмний техникээ өөрчилж үүнийг засах болно. Өмнөх амьдралынхаа техникийн гүн гүнзгий мэдлэгийн ачаар Леонард өөрийн хойд дүрийн зүүдийг биелүүлэхэд тусалсан хүнийг үл тоон өөртөө хязгааргүй. Хүч чадлын дээд хязгаарыг бий болгохыг зорив. Дээр үеийн дуулал хамгийн их хүндлэгдсэн сэлмийн эзэн тэрхүү мөрөөдөлд хүрч чадаагүй. Гэвч одоо тэр Леонард Кардинус гэгдэн өөрийн хуучин өв уламжлалаас ч давж энэ ертөнцийн хамгийн хүчрхэг сэлмийн эзэн болохын тулд бүх зүйлийг өөрт ашигтайгаар эргүүлж огт өөр ирээдүг сэлж гаргах болно. Энэхүү урам зориг төрүүлэм ганцаарчилсан яриаг төр орхиод Кардинус гэр бүлийн бэлтгэлийн талбай руу буцаж очие. 3 хүүхэд маш хүнд бэрцсэн тул одооноос эхлэн хээрийн бэлтгэлд ашиглагдахгүй хэрэгцээгүй болсон гэж мэдээлв. Дээд зэрэглэлийнхэн болон шууд залгамжлагчид алдсан сурагчдынхаа талаар үнэндээ тийм ч их тоохгүй байгаа бөгөөд энэ нь тэдний хүч чадалд нөлөөлөхгүй. Хээрийн бэлтгэл ямар ч асуудалгүй үргэлжлэх ёстой гэж үзэж байна. Гэхдээ хамгийн сонирхолтой хэсэг нь юу вэ гэвэл эдгээр нөхдүүд 3 сурагчийг буулгаж авсан хүүг үнэндээ 381-р сурагч гэдгийг мэдэхдээ мэл гайхаж цочирдов. Тэрч байтугай тэр тэднийг бүгдийг нь ганцаараа ялагдсан явдал байлаа. Түүний зодсон сурагчдын зэрэглэлийг ч бас дурджээ. 329, 257, бас 133. Тэд бүгдээрээ Леонард шиг хүнээс хамаагүй илүү хүчрхэг байх ёстой. Тийм учраас яаж ийм огт хэрэгцээгүй сурагч тэднийг газар шороотой хутгаж чадсан нь тэдний толгойг гашилгаж байв. Эцэст нь хэрэв ийм авьяаслаг хүү алдагдаж өөр фракцтай нэгдвэл хүчний харьцаа эрс өөрчлөгдөх болно. Энэ асуудлыг хүндсэн хүүг ийм бузар зүйл ярьсныхын төлөө нүрийг нь зүсэж Вильям түүнийг хурдан номготгов. Нэгдүгээр зэрэглэлийн тоглогч нь хитрхи их зантай бөгөөд юугч үл зөвшөөрнө. Тэр муу дорд хогноод руу нулимаад ч яах вэ те? Гэвч 381-ийн тулааныг дуулсан Вильям тэр хүүг үнэхээр тийм онцгой амьтан уу үгүй юу гэдгийг өөрийн нүдээр үзэхээр шунаж хідэн хүн явуулж баг бүрдүүлээд Леонардыг хүчээр чирч авчрахыг тушаав. Тэгтэл Тэнгэрийн чөтгөрийн тулааны өөр нэг дорсомж хөвөрнө. Тэр хэрвээ дахин төрөх хувь тохиовол уншиг гэж үхэж буй эзэн хаанд зориулж хідэн тэмдэглэл үлдээхээр шийджээ. Тэрээр Рен дотоод урлагийнхаа суурийг байх ёстой хугацаанаас нь дэндүү хожуу тавьснаас л болж дээд зэрэгт хүрч чадаагүйг нь гоочлов. 5 махбодын суур болон тэдгээрийн тэнцвэр гэдэг хамгийн чухал зүйл хിവэр байдаг. Хэрвээ тэр энэ суурийг арай залуудаа босгосон бол бүх зүйл шал өөр байх байлаа. Энэ бол Рений марталгүй санаж явсан хамгийн чухал зөвлөгөө юм. Одоо тэр Леонард болж дахин төрсөн тул түүний туйлын зорилго бол бага насндаа суураа босгох явдал аж. Түүний бясалгал хийж буй байдлаас үүнийг харж болно. Хэрв тэр эдэр насндаа биш залуудаа суураа тавьж эхэлбэл бодит байдал огт өөр байх болно. Хүүгийн маань хамгийн ихний зорилго бол яг одоо манааг тэсвэрлэх бие махбод буюу савыг бүтээх юм. Манагийн багнууд түүнийг тойрон эргэлдэхэд тэр маш их төвлөрч байгаа нь илт бөгөөд Леонард ямар ч бэрхшээлгүйгээр амжилтад хүрсэн тул энэ нь үнэхээр үр дүнгээ өгөв. Тэрээр Рен байхдаа дотоод хүчээ захирах гэж хитрхи их зүдэрдэг байсан тул Кардинусын гэр бүл ямар гэчин хитрхи хүчрхэг гэр бүл болохыг өөрөөсөө асуухад хүрчээ. Энэ хүүг харагдаж байгаагаасаа илүү түргэн зантай юм уу үгүй юу гэдгийг асууна. Мөн энэ туранхай шаргал үст ихэвчлэн шувуу шиг баг иддэг хэрнээ яг одоо хоолыг заан шиг л залхиж байна гин. Заан гэснээс энд байгаа энэ заан шиг нөхөр одоо зэрэглэлийн самбарыг 7-д жагсаж байгаа аж. Өмнө нь тэр 8-д байсан юм. Энэ нөхөр яаж яваад шилдэг 10-ын жагсаалтад багтсныг би үнэхээр гайхаж байна. Манай хүн бүр өнгөрсөн өдөр энэ суудлыг яаж булааж авснаа гайхуулж байгаа нь дээд суудлуудыг тулалдаж булааж авч болдгийг Леонардад баталж өгөв. Үнийг тооцвол тэр өнөөх бүдүүнээс юу хүсэж байгааг нь асуулаа.
Зэрэглэлийн долоод байгаа нөхөр сүүлийн үед эргэн тойрны уур амьсгал дандаа ширүүн догшин байгааг хэлж сэрэмжлүүлэх зүйл байгаагаа дуулгав. Хамгийн дээгүүр зэрэглэлийн сурагчид нөлөөгөө тэлхийн тулд том хөдөлгөөнүүд хийж байна гин. Тэр дундаа 1, 2, 4-р сурагчид маш идэвхтэй байгаа аж. Гэвч энэ нь босоод өөрийгөө аль хэдийн мэдэж байгааг нь баталсан анайхууд шин сонин зүйл биш байлаа. Шаргал ус алтан нүд нь угаасаа кардинас гэр бүлийн шууд удмынхныг илтгэдэг. Тэр арай л хинэггүй ярих бөгөөд тарган нөхөр хэдий зэрлэг бүтүүлэг харагдаж байвч эргэн тойрны хүмүүс анхааралтай ажиглаж байгаа тул Леонардыг болгоомжтой байхыг үнэхээр хүсэж байлаа. Манайхуу сунжирсан уйдгартай яриа сонсхийг хүссэнгүй шууд гол зүйлдээ орохыг шаардав. Сүүлийн үед шал өөрөөр аашлах болсон энэ нөхрийг 7 дугаартай залуу үнэхээр галзуурчхаж гэж бодож эхэллээ. Бохомцсон 7 дугаартай залуу эдгээр шилдэг зэрэгтэй хүмүүс сүүлийн үед нөлөөгөө тэлэх гэж улаарад байгаагийн цаана том шалтгаан бий хэмээн хашгичв. Гол зүйл нь доод зэрэглэлийнх нь нэгдэхгүй бол амьд үлдэж чадахгүй гэв. Гэвч зүгээр л ярьж байв. Тарган залуу гаднаа бүдүүлэг харагдавч эргэн тойрныхан анхааралтай ажиглаж байгаа тул Леонардыг болгоомжтой байхыг үнэндээ хүсэж байлаа. Манай хүү нуршуу урт эсээ сонсхийг хүссэнгүй гол зүйлдээ орохыг шаардав. 7 дугаар зэргийн нөхөр энэ залууг сүүлийн үед шал өөр ажиллах болсонд үнэхээр галзуурчхаж гэж бодож эхэлнэ. Бухимдсан 7 дугаар зэргийн нөхөр эдгээр дээгүүр зэрэглэлийнхэн сүүлийн үед яагаад хүрээгээ тэлээд байгаагийн цаана том шалтгаан бий хэмээн хашгичв. Гол нь доогуур зэргийнхэн нэгдэлгүйгээр амьд үлдэж чадахгүй. Дахиад л Леонард энэ бүхний учрыг эсвэл хаашаа эргэх гээд байгааг ойлгосонгүй. Тэгтэл 7 дугаар зэрэгтэн цааш нь ярихдаа 50 гаруй хүн аль хэдийн дээгүүр зэрэглэлийнхний нөлөөнд автчихсан гэдгийг хуваалцав. Юутай ч шууд цусан удмынханд өөрсдийн бүлэг фракц байгуулахыг хоригдсон дүрэн байхгүй шүү дээ. Тэгээд одоо гол зүйл рүүгээ оръё. Байдлыг харвал 3 дугаар зэрэгтэн үнэндээ 7 болон 9 дахь зэрэгтнүүдтэй хамт өөрийн фракцыг байгуулах бодолтой байгаа бөгөөд Леонардос тэдэнд туслахыг урьхаар ирсэн байжээ. Мэдээж хэрэг манай хүн тас шийдвэрлсэн татгалцсан хариу өгч өөрийгөө ямар ч бүлэгт харьяалагддаггүй гэдгээ батлаад гэхдээ цаашдын хэрэгтэн тус болох учраас юу болж байгааг мэдэж авсандаа маш их баяртай байгаагаа хэлв. 7 дугаар нь энэ залууг яг яаж ганцаараа амьд үлдэнэ гэж бодож байгааг нь үнэхээр гайхаж хоцорсон бөгөөд түүний зэрэглэлийн хувьд ийм саналыг үл тоомсорлох нь үнэхээр утгагүй хэрэг байлаа. Хоёр сурагч түүнийг дооглон мэдчилж хоолндоо хоолоо таашаав. Энэ хоёр бол зэрэгтнүүдийн жагсаалтад нилээд дээгүүрт ордог хүмүүс юм. Мөн тэд өөрсдийн удирдагч 1-р лорд үнэндээ Леонардтай уулзахыг хүсэж байгааг мэдэгдэн хүүг хүчээр барихаар иржээ. Тэр новших зан гаргаж өмнөх явдлыг уучласнараа тус болж байна гэв. Хүү урилгаас хэдийн татгалцсан тул 1-р лорд Леонардтай уулзахыг улам их сонирхож эхлэв. Хамгийн галзуу зүйл нь Уильямын чихэнд энэ мэдээ маш хурдан хүрсэн явдал бөгөөд саяхан л Леонард түүнтэй ярилцаж байсан билээ. Эхний цохилтоос нь бултаад өөрөө зохиход бэлдэв. Тэд ердөө хэдхэн инчийн зайд ортоход манай хүн цохилтоо зэхиж нүцгэн гараараа хэрцгий хүндлэн давтлахоо хийлээ. Энэ чөтгөр шиг амтан тэдэнтэй тулалдахдаа сэлмэж хэрэглэхгүй байгаад өрсөлдөгч нь мэл гайхав. Дашрамт хэлэхэд Леонардын өмнөх цохилт энэ залуугийн сэлмийг аль хэдийн ойлгож үүрүүлж орхисон байлаа. Одоо тэр ямар ч хамгаалалтгүй болсон тул манай хүн шийдвэрлэх цохилтоо хийж тэр залуугийн гидс рүү нударгаараа хүчтэй дэлсэхэд зэрэглэлийн тэмдэг нь суг усрээд явчихлаа. Хидээгээр тэр хүү цохилтод бэлдэн эхний далаалтаа хийв. Тэд хэдхэн инчийн зайд ойртоход манай хүү цохилтоо зэхиж нүцгэнэн гараараа зөрүүлсэн хүчтэй цохилт өгөв. Энэ чөтгөр тэдэнтэй тулалдахдаа сэлмэж ашиглахгүй байгаад өрсөлдөгч нь алмаарч орхив. Дашрамт хэлэхэд Леонардын өмнөх цохилт энэ залуугийн сэлмийг хэдийн хааж бут нэргсэн байлаа. Одоо тэр бүрэн хамгаалалтгүй болсон тул манай хүн түүний гидс рүү үхлийн цохилт өгч зэрэгтний тэмдгийг нь хол өсөргөв. Хүү хэдийгээр энэ залтай амтантай шууд нүдэрээ тулж харж чадсан юм. Энэ нь түүний хянаж байгааг мэдэж байгаа гэсэн нэг ёсны анхааруулга байлаа. Бөгөр аавгийн дагалдан суралцагчдыг ажиглагч тэмдэглэлээ яаран хөдөлж энэ жил хид хідэн гинтийн эргэлт гарч магадгүйг тунгаан бодов. Тэр 381% хэрэг дээр тэмдэглэл сараачиж ирээдүйд хүү өөрийн үн цэнийг батлана гэж найдаж байв. Дашрамт хэлэхэд одоо тэр 98 дугаарыг бут нэргсэн тул Леонардын шин зэрэглэл албан ёсоор 100-аас доош оржээ.
Энэ тулаан өмнө дэгдээж хэд хэдэн сурагчид ер нь 8 дугаарыг бэлтгэлийн талбайд ирэхийг нэхэн хөөцөлдөв. 1-р гар хөл бологчдын ихэнх нь энэ залууг олж барихаар яаран гүйж байхдаа замдаа 2-дугаартай тааралдав. Энэ Леонард гэх дүр тойроод ийм их шууган сандрал болж тэрээр маш гайхалтай байж зэрэглэлүүдийн дунд давлгаа үүсгэж байгаад тэр эмэгтэй цочирджээ. Энэ бол Уильямын ард ордог 2 дахь хүн болох Вера Кардинус байлаа. Тэрээр энэ явдлын дараахан бэлтгэлийн талбай руу очисон бөгөөд 1-р явуулсан хүн бүрийг тэр энэ залтай нөхөртэй шууд харц тулгах чадсан юм. Намайг харж байгааг чинь би мэдэж байгаа шүү гэж түүнд анхааруулж буй хэлбэр. Бөгөөгийн дагалдагчдыг ажиглагч тэмдэглэлээ хурдан хөтөлж энэ жил хид хідэн гинтийн зүйл тохиолдож магадгүйг тунгаана. Тэр 381% хэрэг дээр тэмдэглэл үлдэж хүүг гэдэгтий өөрийн үн цэнийг батлана гэж найдаж байна. Өөр нэг зүйл хэлэхэд одоо тэр 98 дугаарыг бут нэргсэн тул Леонардын шин зэрэг албан ёсоор 100-аас доош оржээ. Энэ тулаан шуугаан тарж хид хідэн сурагч түүний араас хөөцөлдөв. 98 дугаар бэлтгэлийн талбайд иржээ. 1-р зэрэгтний гар хөл болгоцтын ихэнх нь энэ залууг олж барихаар яарч байгаад замдаа 2-дугаар зэрэгтэнтэй мөргөлдөнө. Өнөөх эмэгтэй энэ Леонард гэх дүр тойрсон ийм их шуугаан сандралдаанд бас түүнийг үнэхээр гайхалтай байж зэрэг дэвүүдийн дунд давлгаа үүсгээд байгаад цочирдож орхив. Энэ бол Уильямын ард ордог 2 дахь зэрэгтэн Вера Кардинус байлаа. Тэрээр энэ явдлын дараахан бэлтгэлийн талбай руу очиход 1-р зэрэгтний илгээсэн хүмбэр шинэхэн 98 нь аль хэдийн унчихсан байна. Тэр залууг алсаас маш хүчтэй шидэгдэж ирэх хүртэл Леонард зөвхөн ганцыг нь л зодсон байх гэж Вера бодож байв. Энэ хооронд манай залуу энд зүгээр л тайван зогсож байлаа. Өөр нэг залуу түүнийг араас нь довтлохыг оролдон ингээд хэцүү зан гаргахаа болж зүгээр л тэдний бүлэгт нэгдэхийг гуйна. Леонард хариултаа дахин давтав. Одоогийн 1-р шиг тийм тэнэг хүний доор ажиллахаас тэр татгалзаж байгаа юм. Манай хүн ер нь бол маш тайван 25 дугаар зэргийн залуутай зүгээр л тоглож байв. Том асуудал биш байлаа. Дахин нэг бүрэн ялалт байгуулсныхаа дараа Леонард 25 дахь хүний тэмдгийг авч шинэ байр сууриа эзэллээ. Түүнтэй яриа өдөх боломжийг ашиглан Верида тушаал дэвсэн залуу авьяастанд баяр хүргэв. Леонард түүнийг тэдний нэгүү гэж асуухад тэр үгүйсгэж түүний бие дэх тасралтгүй урсгах чадварыг зүгээр л мэдэрч чадаж байгаагаа онцлов. Энэ нь соронзон мэт татах хүчтэй урсах эрчим хүчээр л угшиж байгаа тул түүнийг хэрхэн тэр зэрэгт хүрснийг тайлбарлахад хялбар болгож байв. Манай залууд түүний мэдрэх чадвар нэлээд сонирхолтой санагдаж түүнийг зүүн бэлгийн ямар нэгэн зэвсэгтэй эсхийг асуув. Учир нь хэрэв тэр ийм төрлийн эрчим хүчийг мэдэрч чадаж байвал Вера хамгийн багадаа дотоод нүдний ямар нэгэн шинж натгаад байх ёстой. Дотоод нүд нь тухайн хүний авьяас чадварыг илрүүлж үнэлэх боломжийг олгодог бөгөөд энэ нь өндөр түвшний өрсөлдөгчдийн эсрэг маш сайн сканердах хэрэгсэл болдог. Энэ нь маш хүчрхэг шинж чанар бөгөөд түүний 2-дугаар зэргийн байр сууриа баттгахад гарцаагүй тусалсан юм. Энэ хооронд тэр яагаад түүнийг бүлгийн альваа оролцооноос тэгтлээ татгалзаад байгааг ойлгохгүй. Ганцаараа бэлтгэл хийх нь боломжгүй зүйл болно гэж маргаж байлаа. Дашрамт хэлэхэд Веридаг нууц мэдээлэл алдсан нь ургасан хэрэг гэж үтсэн Уильям өөрөө тэдний уулзалт дээр гарч ирэв. Энэ бол манай залууд асуудал үүсгээд байгаа тэр хүн юм. Уильям өөрийн гар хөл болох ёстой иймэрхүү үндсэн даалгаврыг ч гүйцэтгэж чадахгүй үн цэнгүй хог шаар шиг үздэг. Манай залуугийн хувьд Уильямаас олж харсан ганц анхаарал татах зүйл бол 1-р зэрэглэл нь гайхалтайгаар сайрхаж байгаа явдал байв. Өнөөдрийн анги ингээд өндөрлөж байна. Үргэлжлэл нь улам сонирхолтой болох тул дараагийн ангийг бүү алдаарай. Хэрв та бүхэн манай бичлэгийг илүү хурдан үзэж биднийг дэмжихийг хүсвэл доорх данс руу хандив хийж биднийг дэмжээрэй. Суугаа дагаж лайк дарж биднийг дэмжээрэй. Дараагийн ангид дахин уулзцгаая. Баярлалаа.